суугаа зэрлэгийн манж сайд артай сайн хааны байгуулсан Эрдэнэ зоогийн хийдийг Монгол Улсын ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарилгаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд аймгийн Төв номын сангаас төрийн албаагчдын дунд Монгол бичгийн уралдааныг зохион байгуулж байна. Уралдаан хичээнгү бичиг түргэн уншилт гэсэн хоёр төрлөөр болж байна. 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа уралдаанд энэ жил хамгийн олон буюу төрийн 18 байгууллагын 40 гаруй албаагчид оролцож байна. Байгууллага бүр 2-3 албаагчаар баг бүрдүүлж зохион байгуулагчдын өгсөн эхийг хичээнгү цэвэр бичих, өгсөн эхийг хурдан зөв унших даалгавартай юм а. Үндэсний хэл бичээг түнтэй холбогдлолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурчлах, уламжлан өвлүүлэх, үндэсний бичгийн сурах, баттгах, хүсэл сонирхол тулгуурлан Монгол бичгийн уралдааныг зохион байгуулж байгаа гэж аймгийн Төв номын сангийн хамт олон онцоллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлагын дагуу үндэсний бичиг үсгийн баярыг Дархан аймгийн Төв номын сан төрийн албаагчдын дунд зохион байгуулаад бас агуу хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бидний энэ үйл ажиллагаанд манай төрийн албаагчид маш их төвтэй оролцдог. За нодон бас энэ үйл ажиллагааг явуулж хахад бас нэлийн хүмүүс бас жоохон бэлтгэл төвтэй байсан. Дэмжил тэр хүмүүс маш сайн их бэлтгэлд орж ирсэн байна. Бүгдээрээ бас өөрийнхөө хэр хэмжээнд маш сайн бэлдэж ирсэн байна. Энэ нь бас төрийн албаагчид маань бас төрийн бичгээ бас одоо их үр дүнтэй сурж байгаа маань гэдгийг бас бид эндээс харлаа. Альва улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан баталдаг үндсэн суурь үзүүлэлтийн нэгд төрийн албан ёсны хил байдаг. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн хос бичгээр төрийн албан эрхийг хөтөлж явуулж эхэлсэн. Монгол бичгийн уралдааныг аймгийн хэлний бодлогын салбар зөвлөл Төв номын сан, төрийн албаны зөвлөлийн Дархуул аймаг дахь салбар зөвлөл хамтран төрийн жинхэнэ албаагчдын дунд зохион байгуулж байна.